За. Дэлхийн эдийн засгийн нөхцөл хүлээлтийн байдал руу ороод их гүрнүүдийн удирдагч нар ямар шийдвэр гаргахаас шалтгаалж түүхэн эдийн засаг зээл зогсчлоо. За энэний дам нөлөө нь Монгол улсад нүүрсэн дээр илэрлээ. За нүүрсийг бид нар одоо зарж чадахгүй байна, гаргаж чадахгүй байна гэд одоо алтаа авахыг гинэ. За одоо дараа нь алт байхгүй болчвол нэг юм авахыг гинэ. За тэгэхээр энэ хөгжлийн төлөвлөгөө бид нар өнөөдөр хэлцэж чинь. Тэгэхээр энэ хөгжлийн төлөвлөгөө чинь энэ бие даасан улсын байдлаар биш, гадаад зах зээлийн нөхцөл байдал дээрээ хэдэн удаа тодтгол хийх юм бэ гэдэг ийм бид нар ямар нэгэн стратегийн салбаргүй байгааг нь шинж өгөхгүй. Тэгэхээр бид нар ямар улс юм бэ гэхээр эдийн засгаас солонгоруулна, уул уурхайн улс мөн, хөдөө аж ахуйн улс мөн, аялал жуулчлалын улс мөн гэд. Аялал жуулчлалын улс юм бол энийг манай нүүдлийн соёл иргэншлийг л үзнэ. Малчтыг л харна. Энэ соёл иргэншлийг л дэлхийн онцлно. Бидний ондоошл энэ. Тэгэхээр энэ хөдөө аж ахуйн салбар маань ер нь сүрж ин дөө. Малчид маань өдрөөс өдөрт хот руу нүүгээд ирж байна. Хотын төвжрэлд дийлдэхэ болж байна. Өдөөд ажлын байр байхгүй, амжиргаа байхгүй. Тэгэхээр энэ асуудлаа хэдүүлээ нэг яг энэ хамтарсан засаг байгаа юм бол нэг дөрвтойхон өөрчлөлт хийя. Хөгжлийн төлөвлөгөөн дээр харахаар 68% арьс ширний үйлдвэрлэх хүчин чадал суйрлагдсан байна гэж тавьчих. Нэг ёсны одоо малчтын 68% нь арьс ширээ боловсруулаад байгаа юм байна. За манай бүс дээр л лав 68 бойтгоо 1% алга. Жалганд хаягдал байж байгаа. Тэгэхээр энэ яг үнэн бодит тоо муу юм уу? За ер нь 28% хүртэл бид нар арьс ширний үйлдвэртэй болохгүй юм шиг байна. Тийм үү? Хөдөө аж ахуйн сайдаа. Тэгээ 28 онд эргээд тойрог дээр очихдоо одоо ямар нүрээрээ очих юм бэ? Би лав ичиж байна. Тэгэхээр энэ 68% гээд байгаа чинь ямар тоо юм? Манай Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10%-ийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаа. Хөдөлмөрийн зах зээлийн 21% нь ажилдаг. 300 мянган иргэн дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 10% үйлдвэрлэж байна. Үнэхээр солонгоруулах гээд байгаа бол хөдөө аж ахуйр бид нар солонгорно. Тэгтэл энэ салбар чинь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 10% үйлдвэрлэж байна. Хүн амынх нь хөдөлмөрийн зах зээлийнх нь 21% нь ажиллаад 10% бүтээмжтэй байна гэдэг чинь угаасаа шилжилт хөдөлгөөн хийх нь тодорхой шүү дээ. Тэгтэл Америкийн нэгдсэн улс 3% хөдөлмөрийн зах зээлийнхээ 3%-аар хөдөө аж ахуйн бүх дэлхийн 30-40%-ийг нийлүүлж байна. Тэгтэл бид нар бүр цаанаасаа ондоошлороо нүүдлийн соёл иргэншлээрээ өчнөө мянган жил уламжлагдаж ирсэн ийм улс, ийм сайхан газар нутагтай, ийм өргөн уудан бэлчээртэй байж хөдөлмөрийн зах зээлийнх нь 21% нь ажиллаад дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 10%-ийг л үйлдвэрлэж байна. Энэ дээр манай засгийн газар нэг дөрвтэй нэг эрс реформ маягийн юм хийгээч. Одоо та юу гэж хариулна гэхээр цагаан алтаа ярина. За хүнсний хувьсгалаа ярина. Энэ бол реформын шин чанартай үйлдэл биш. Энэ бол хувийн хвшлийг дэмжиж байгаа бодлого. Тэгэхээр реформ нь яг юу юм? Хизээ бид нар яг арьс ширээ үйлдвэрлэж эцсийн бүтээгдэхүүн болгох юм бэ? Энэ дээр хариулт авъя. Хөдөө аж ахуйн сайдаас. За жадмаагийн 2 сайд хариулт өгье. Эрхэм гишүүн тантай санал 100% нийлж байна. Ингээ яриад өгдөг бас ингээ дэмжээ явдаг гишүүд олон байгаасаа л гэж бодож байна. Өнөхөр Монголын нийгэм тулгымцсан гол асуудлыг шийдэхэд бол хөдөөгөн хөгжил. Хөдөөд хүн ажиллах, амьдрах, бизнес эрхлэх, орлоготой байх тэр нөхцөлийг л бүрдүүлжээж бидний өнөөдрийн төвжрэл энэ бохирдол олон асуудлын ард гарна. Тэгэхээр яамны маань улсын хурлын баталж өгсөн 3 хөтөлбөрийн хүрээнд л энэ юмыг л зохицоор нь шийдэх гэж оролдож байгаа. Атрын дөрвөөрөө газар тариалангаа, эрчим мал аж ахуйгаа, цагаан алтаараа арьс шир ноос солонхын боловсруулалтын төвшин сайжруулъя. Хүнсний хувьсгалын хүрээнд хүнсний үйлдвэрүүд, хүнсний аюул байдлаа хангая гэсэн энэ 3 бодлого дээр л эргэлдээд байна. Олон асуудал байна. Малчны эрх зүйн байдлын асуудал байна. Малчны хөгжлийн асуудал байна. Шинэ одоо салбар тулгамж байгаа нь болсон хүчний нөөцийн асуудал байна. Хэрхэн бэлтгэх юм? Хамгийн гол нь салбарт байгаа энэ тулгамдсан бүтцийн алдаатай байдал байна.
салбарын дэргэдэх шинжилгээ ухааны байгууллагууд тусдаа өөр явны харианд. Хүний нөөцийн бодлого нь өөр явны харианд. Буюу бодлого маш хүчтэй задрах юм байдалтай. Энийг их хурл залруулж өгөх ёстой. Салбар зөвлөх ёстой, шинжилгээ ухаанд хандуулах ёстой тэр хүрээлэнгүүд яг өнөөдрийн жил орчмын хугацаанд нэг удаа нэг тал хуудас цаас ирсэн. Хөдөө аж ахуйн сайдаа газар тариаланд ийм агр технологийн бодлого барина гэсэн юм алга. Малын үржил угсааг сайжруулахад ийм бодлого барина гэсэн юм алга. Малын гоц салбар төвчөндөө ингэж тэмцэнэ гэсэн зүйл алга. Олон зуун эрдэмтэд цалин аваад тэнд улсын төсвөөс санхүүж аваач. Тэгээ ийм байгууллагаар яах юм тийм үү? Үндсэн салбараасаа тусдаа байдаг, салбартаа зөвлөж чаддаггүй, салбартаагаа ажилддаг. Хүний нөөцийн гүн дутагдлын асуудал ээж бүрэн шийдэх хэрэгтэй. Үнэхээр тоон дээр та жоохон зарим тоо алдчихлаа. Тэр экспортын 6%, дотоодын нийт бүтээгдэхүүний 30% нийт 600 мянган хүн энэ салбарт ажиллаж байгаа. Хоёр хүний нэг нь ажиллаж байгаа. Эдийн засгаас илүү улс төр нийгмийн доктортой байдлыг хангаж байгаа. Энэ улсуудыг энэ ажилтаа орлоготой байлгах, энэ баялагын хуваарлтыг хамгийн сайн жигд хийж байгаа салбар шүү дээ. Ястаа хоёр идэхгүй хоос хонохгүй нутаг орондоо хөдөөдөө нисгэл амгалан ажиллаад тариад ногоогоо ургуулад малаа малдж байгаа улсуудын асуудлыг бид онцгой анхаарах цаг болсон. Буюу төрийн бодлого онцгой энд чиглэх ёстой. Тэгэхээр энд дэмжлэх хэрэгтэй байна. Улсын хурл дэмжлэх хэрэгтэй байна. Үнэхээр хөдөөгийн хөгжлийг бид нар шийдэж байж л Монгол улсын хөгжлийн асуудал хангагдана. Хөдөө хөгжиж байж бид нар олон тулгуурт эдийн засгтай болно. Уул уурхаагаас ангид их оронд амар тайван амгалан амьдрах гол болцоог л хөдөөгийн хөгжил дээр байгаа гэж би хардаг. Тэгэхээр энэ мэдлэн та байнга дэмжлэг үзүүлээрээ ингээд эрэх төсөв арай өөр байх болов уу гэж найдаж байна.